борлуулалтаар бидний дэмжих нь гол байгаа байхгүй зээл тусламжлахээс борлуулалт чухал шүү дээ. Үйлдвэр бизнес. За манай дархны гидратын шохоо үйлдвэр болохоор одоо бол Монголд царын ганц байгаа юм үйлдвэр. Гидратын шохоо үйлдвэрлэх одоо цагт 25 хүчин чадалтай юм үйлдвэр гэж байгаа. Бүр автомат юм тооцох хөрөмжтэй юм үйлдвэр. За манай бүсгэн шохоо бол одоо аж үйлдвэрийн салбарт маш чухал үнэтэй түүхийд. Тэгээд одоо бидний бол бас зорилго бол энэ аж үйлдвэрийн салбарт хэрэгжилж байгаа түүхийдийг боловсруулах чиглэлд илүү ажиллая гэж яаж явдаг. Бүсгэн шохоогоос дахиад хөгжүүлэлт хийгээд энэ эко барьцлуулагч гэдэг бүтээгдэхүүн гаргаж авсан. Энэ маань өөрөө бас л ялгаагүй шахмал түвш үйлдвэрлэхийн үйлдвэрийн бас их чухал түүхийд болоод явж байгаа. Монголд бол энэ түүхийд боловсруулах ажиллах үйлдвэр бол ер нь сүүлийн үед бол маш одоо шаардлагатай байгаа нь бол харагдаж байна л да тий. Шатаасан бүхэн шохоо, хөтлийн цэм шохоо одоо дархны шатаахаа үйлдвэрүүдээс худалдаж аваад тэрийг өөрсдөө боловсруулж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг нэг барилгын материалын сезон эхлэхээр энэ бас хомсдолд орж эхэлдэг. Тэгэхээр бид нэр өөрсдийн одоо орд газрыг түвшиглээд энэ шохоо шатаах том мастер үйлдвэрээ бас босгоё гэдэг энэ зорилт тавиад ажиллаж байгаа. Нэг жилдээ 100-аас 200 мянган тонн шохоо шатаах хүчин чадал бүхэн юм том үйлдвэр босгоё. Тэгэхээр энийг нөгөө ингэж гаргаж авахын тулд их эрдэмтэд ажилтдаг юм байна тий. Тий, одоо энэ манай бүтээгдэхүүний хөгжүүлэлт судалгаан дээр бол эрдэмт инженерүүдийн баг байгаа. Дандаа хим технологич инженерүүд, биотехнологич нар гэдэг ингээд юм хүмүүс байдаг. Тэр хүмүүс маань ингээд судалгаар нэг юм хийгээд тэр орцны нормыг гаргаж ирнэ. Тэгээд тэрэн дээр нөгөө туршилтууд хийн, бүх төрлийн туршилтуудыг хийн. Энэ гидратын шохоо гэдэг чинь дэлхийн олон улсад одоо аж үйлдвэрийн 25 орчим салбарт өргөн хэрэглэгддэг ийм түүхий тоххой үнэт түүхий гэж ярьдаг. Монгол улсад шууд одоо нэвтрүүлж болох энэ борлуулалтын сувг зах зээл нь ямар ч нэг 5 салбарт байгаа байна гэж хараад энэ 5 борлуулалтын сувгт шууд нэвтрүүлъя гэдэг ингээд зориод эхнээс нь одоо арь ширний боловсруулах технологи нэвтрүүлээд 17 оноос хойш явж байна. Хоёр дахь сувг нь болохоор одоо энэ эко барьцлуулагч гэж бүтээгдэхүүн энэ шохон дээрээс үргэлж гаргаж авсан. Тэр ингээ одоо энэ 5-7 төш компанийн тендерт ороод гэрээгээ байгуулад нөөцөө бүрдүүлээд одоо нийлүүлэлтээ хийгээд эхэлсэн үү тий. Тэгээ одоо харин 5-7 төш компанийн маань үндснийхээ үйлдвэрлэлээ дэмжиж их орон худалдаа авалт хийгээд эхэлж байгаа нь борлуулалтаар бидний дэмжих нь гол байгаа байхгүй зээл тусламж гэхээс борлуулалт чухал шүү дээ альч үйлдвэр бизнест. Тэгэхээр бидний ингээ борлуулалтын орлоготой болгож ийнэ гэдэг чинь маш том дэмжлэг л байна.